За inclusive growth буюу хүртээмжтэй өсөлтийг ярихын тулд эхлээд Дэлхийн банкны талаар Дэлхийн банкны үндсэн хоёр зорилгын нэг гэж орж байгаа. Тэгээ мэдээж үндсэн хоёр зорилгын нэг нь бол одоо ядуурлыг бууруулах. Тэр дундаа бол одоо экстрим ядуурлыг одоо бууруулах дээр бол гол анхаарлаа хандуулж байгаа. Тэгээ ерөнхийдөө энэ экстрим ядуурлыг бол ерөнхийдөө 2030 он гэхэд бол 3% ачаа гэсэн ийм зорилтыг бол дэвшүүлж байгаа. Тэгээ энэ экстрим ядуурл дээр болохоор бас манайх анхаарахгүй бол энэ хувийн хэмжээ нь бол өөрчлөгдөд өдрийн 1.9 $1.9 болсон байж байгаа. Тэгээ манай энэ зарим бүрийн байгууллагууд дээр гарцсан байгаа нь хуучнаараа $1.25 явж байгаа шиг байлаа. Тэгээд ерөнхийдөө бас энэ ядуурл дээр ингээд аваад үзэхлээр манайх нэг нийт ядуурлахаа төвшинтэй үндснийхээ энэ нөгөө стандартаар үндэсний ядуурлахаа төвшинг одоо зарлаад 20% гэж зарлж байгаа боловч одоо энэ экстрим ядуурлыг бас төвшин хэд байгаа гэдэг дээр бас тэгээ нин ядуу энэ хүмүүсүүдийнхээ одоо орлого ядуурлын төвшин ямар байгаа гэдэг дээр бол бас олон улсын байгууллагатай дээр тусмаа Дэлхийн банктай бас хамтарч ажиллах болцоо байгаа мó гэж харагдаад. За хоёр дахь асуудал бол мэдээж хэрэг өнөөдрийн гол хилцүүлгийн сэдэв байж байгаа. Энэ бол хүртээмжтэй өсөлтийн асуудал байгаа. Тэр дундаа бол одоо энэ өсөлт хөгжлийг бол одоо чигт хуваарлах асуудал буюу shared prosperity асуудал яригдаж байгаа. Тэгээ мэдээж хүртээмжтэй өсөлтийн тухай ярих юм бол хамгийн гол асуудал нь бол энийг зүгээр нэг түрүү яригдсан шүү дээ илтгэлүүд дээр олон үзүүлэлтүүд байдаг. Тэгээд мэдээж Дэлхийн банкны хувьд бол энэ асуудлыг бас нэг хэмжих болцоо нэгт хэмжих болцоотой байх үгнээс хоёрт болохоор олон улсуудын хувьд харьцуулах болцоо бүрдүүлэх үүднээс бол ерөнхийдөө орлогын төвшнгөөр нь ангилаад одоо доор одоо Хуами пирамид одоо доор байж байгаа орлогын төвшнгөөр доор байж байгаа 40%-ийнх нь одоо Хуами 40%-ийнх нь одоо орлого юм уу хэрэглээ нь бол өссөн байх ёстой гэсэн ийм үзүүлэлтийг бол гаргаж ирж 2013 оноос гаргаж ирж тэгээд ерөнхийдөө хэмжиж явж байгаа. За түрүүн ядуурлын тухай бол түрүүн ярьсан учраас товчхон хэлье. Тэгээд ерөнхийдөө бол одоо энэ ковид гарахаас өмнө бол ерөнхийдөө 2021 онд бол 588 сая хүн бол одоо нин ядуу гэсэн ийм ангил багтнаа гэж одоо тийм өөдрөг төсөөлтөй байсан бол харамсалтайгаар одоо энэ ковидын цар тахал гарсны улмаас бол ерөнхийдөө бол 2021 онд бол нин ядуу хүмүүсийн тоо бол 751 саяд хүрэхээр байна гэсэн ийм тооцоол гараад байгаа. Тэгээд одоо ер нь дельта хувилбар болон бусад хувилбарууд гараад ирэх юм бол энэхүү үзэл цаашдаа ч гэсэн бас сөрөг байдлаар одоо динамик нь гарах тийм бол бас хандлага ажиглахдагыг бол үүсэхгүй. За хоёр дахь асуудал нь бол энэ хүртээмжтэй өсөлтийн асуудал байж байгаа. Тэгээд түрүүн би хэлсэн ерөнхийдөө бол одоо Хуами пирамидын 40% одоо доороосоо 40% одоо орлогоороо ангилагдсан 40%-ийнх нь бол өсөлт нь ямар байгаа гэдгээр бол хардаг. Тэгээд ерөнхийдөө 80 гаруй улс орноор харьцуулаад үзэх юм бол хамгийн доод өсөлттэй нь болохоор нэг Бенин гэдэг улс орн хасах 5.3% гарсан. Өндөр улсуудын хувьд болохоор Европын болон Европын улс тэр дундаа бол Өрмөн, Эстон, Латви гэсэн улсууд бол орсон байж байгаа. Манай Монгол улсын хувьд болохоор бүс нутагтай харьцуулаад үзэх юм бол ер нь нэг орчим хувьтай явж байгаа. Гэхдээ манай бүс нутагт бол хамгийн өндөр үзүүлэлттэй орнуудын хувьд бол энэ хүртээмжтэй өсөлтийн хувьд бол нэлээд одоо прогресстэй амжилттай гаргасан орнуудын тоонд бол манай Өмнөд Хөрш, Малайз, за тэгээ Филиппин, Даниэс гэдэг улсууд бол ерөнхийдөө ороод явж байгаа. За энэ ерөнхийдөө энэ хүртээмжтэй өсөлтийн талаар бол нэг яг энэ 2019 он 2020 он дээр бол Дэлхийн банк дээр бол бас нэлээд том хилцүүлэг болсон байж байгаа. Тэгээ энэ бүр Дэлхийн банкны одоо тэр үеийн ерөнхий эдийн засгч Пенелопа Голдберг гэдэг хүн дээрээс бол хүний бол тавьсан илтгэл дээр бол энэ ерөнхийдөө хүртээмжтэй өсөлт гэдэг чинь ер нь оксиморон буюу энэ ер нь бүтэхгүй зүйл юм биш үү? Ер нь шаардлагагүй зүйл юм биш үү? Энд гэсэн тиймэрхүү одоо хүмүүсүүдийн одоо сонирхлыг хөдөлгөөх үүднээс бол иймэрхүү илтгэлийг тавьсан байж байгаа. Тэгээд хамгийн гол одоо илтгэлийн гол зүйл нь
Дэлхийн банк дээр яригдсан зүйл бол энэ хүртээмжтэй өсөлт бол одоо дор хаяж 3 зүйлээс бол одоо зайлшгүй шаардлагатай маа гэдгийг бол яриад байгаа. Тэгээ энэ нь бол мэдээж хэрэг бол яагаад хүртээмжтэй өсөлт шаардлагатай юм бэ гэдэг нь эхнийх нь бол ерөөсөө шууд энгийн л зүгээр шудраг ёсны л асуудал байж байгаа тийм. Тэгээ би энэ дээр нэг жишээ та бүхэнд дурдаад хэлэхэд бол одоо 1960 70-аад оны үед бол ерөнхийдөө тухайн ямар нэг одоо Америкийн хувийн компани одоо ажилтны дундаж цалин болон тухайн компаниг удирдах төвчний ажилтны цалин одоо хооронд нь харьцуулаад үзэх юм бол нэгийг харьцах нь 25 буюу ажилтны захирлынх нь авж байгаа цалин нь бол тэ удирч захирлынх нь авж байгаа цалин ажилтныхаа цалингаасаа бол ерөнхийдөө нэг 25 дахин бол өндөр байсан байна. Одоо энэ цалингийн төвшингийн ерөнхийдөө аваад үзэх юм бол саяхан хийсэн тооцоогоор бол ерөнхийдөө нэг 250-аас зарим нөхцөлд бол бараг 300 дахин өндөр байна гэсэн тийм тооцоол гараад байна. Тэгэхээр ийм эргээд эн чинь бас нэг хуваарлт шудраг байна уу, шудраг биш байна уу гэдэг бас асуудал гарч ирэх бол бас олон үндслүүдийн нэг жишээ нь бол юм гэж. За дараагийн асуудал нь бол мэдээж хэрэг бол энэ орлогын болон баялагын тэгш бус хуваарлж яваад ирэх юм бол эргээд бол нийгэмдээ тогтворгүй байдал бий болох асуудал байж байгаа. За дээр нь хамгийн гол нь бол бас энэ ялангуяа хүүхдүүдэд те энэ одоо ирээдүйд нь бас энэ орлогын тэгш бус хуваарлт одоо энэ боловсролын хувьд эрүүл мэндийн хувьд бол бас сөргөөр нөлөөлдөг учраас энэ бас энэ доктортой энэ хүртээмжтэй өсөлтийг бол хангах нь бол маш чухал юм а гэсэн асуудлыг бол гаргаж энэ Дэлхийн банкнаас бол Дэлхийн банкны ерөнхий эдийн засгчаас бол гаргаж ирсэн байж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол хүртээмжтэй өсөлт нь бол ер нь хөгжилтэй болон хөгжиж буй улс орнуудын хувьд бол ер нь цорын ганц зам юм а гэдг нь бол бас цохон тэмдэглэсэн байгаа Дэлхийн банкнаас. За хүртээмжтэй өсөлт, доктортой өсөлтийн хувьд бол Дэлхийн банк Монгол улстай бол та бүхэн мэдж байгаа бараг 30 гаруй жил хамтын ажиллагаа явж байгаа. Тэгээд цаг хэмнэх үүднээс ерөнхийдөө 30 жилийн хамтын ажиллагааны хувьд гарсан гол үзүүлэлтүүдийн маш товчхон байдлаар энэ зөвхөн Дэлхийн банк шүү те. Дэлхийн банкны групп та бүхэн мэдж байгаа өшөө бас олон улсын санхүүгийн корпорац. За тэгээд өшөө бас мультилатерал Мига гэдэг бас байгууллагууд байж байгаа. Тэгээд тэр байгууллагуудаас зөвхөн энэ Дэлхийн банктай одоо хамтын ажиллагааны гол үзүүлэлтүүдийн хамтруул товчхон хэлэх юм бол ерөнхийдөө 30 жилийн хугацаанд бол 1 тэрбум 280 сая долларын санхүүжилтийг 91 оноос хойш олгогдсон байж байгаа. 360 сумыг бол одоо гар утасны болон интернетийн сүлжээнд холбоход бол тусалцаа үзүүлсэн байгаа. За мөн түншлэн 100 гаруй мянган одоо малчин өрхөд бол одоо энэ нарны цахилгаан энергийг бол хүргэхэд бол бас тодорхой төслүүд хэрэгжүүлж ирсэн. За хөдөө орон нутгийн бол одоо сурагчид одоо хүүхдүүдэд зориулж одоо тусгай сургалтын 130 мянга гаруй одоо хүүхдэд одоо чиглэсэн ийм сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. За энэ хөтөлбөрийн хүрээнд бол 4,000 гаруй одоо багш нарыг те энэ ялангуяа энэ нөгөө анхан шатны багаангийн багш нарыг сургахад бол бас хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн. За 3,560 одоо энэ ангийг тогтчулж одоо номын сан хүүхдийн одоо боловсралт одоо нэмэр болох үүднээс энэ номын сан болон ангиудыг тогтчулж ирсэн. Гэхмэчлэн ингээд маш товчхон байдлаар ингээд хамтын ажиллагааны үр дүнг бол харуулхад иймэрхүү байгаа. За өөр нэг зүйлийг та бүхэнд бас энэ хөтөлбөр гарч байгаатай холбогдуулаад нэг зүйлийг анхааруулж зохон тэмдэглэе гэж бодсон. Энэ бол одоо 2000 цаашдаа одоо Монгол улс болон Дэлхийн банк бол цаашдаа 5 жилийн хугацаанд одоо хэрхэн хамтарч ажиллах энэ нөгөө нэг одоо бодлогын баримт бичиг одоо Country Partnership Framework гэсэн энэ бодлогын бичиг баримт бол саяхан энэ онд бол батлагдсан байгаа. Тэгээ энэ бодлогын баримт бичиг маань бол 3 тулгуур багантай байж байгаа. Эхний баг нь бол яг засаглалтай холбоотой хэсэг байгаа. Тэгээ энэ дээр бол мэдээж хэрэг одоо төсвийн одоо удирдлага тэгээд төрийн байгууллагуудын одоо энэ зохион байгуулалтад одоо
чадварыг одоо дээшлүүлэх асуудлууд байж байгаа. Дээр нь санхүүгийн доктортой байдлыг хангах асуудлууд байж байгаа. Мөн түнчлэн бол одоо төрийн бүх шатны удирдлага байгууллагууд одоо үр ашгийг дээшлүүлэхээс гадна эргээд бас нөгөө хариуцлага тооцох тогтолцоог нь бол сайжруулах тал дээр анхаарах зүйтэй маа гэсэн энэ асуудлыг бол дэвшүүлж байгаа. Энэ бол тулгуур багных нь эхний хэсэг нь. За хоёр дахь тулгуур баг нь бол мэдээж хэрэг зөвхөн одоо энэ дэлхийн банк биш магадгүй энэ IFC, Мегатайгаа хамтраад энэ бол бизнесээ орчин сайжруулах, мөн түнчлэн жижиг дунд бизнесээ одоо санхүүжилттэй санхүүгийн зээл авах тэр хүртээмжтэй байдлыг нь бол нэмэгдүүлэх. За мөн түнчлэн одоо дэд бүтцийг хөгжүүлэх замаар одоо бизнесийг хөгжүүлэх энд бол одоо тээвэр, эрчим мөж, захин хөгжлийн асуудлыг бол гаргаж тавьж байгаа. Мөн түнчлэн бол уул уурхаагаас бусад салбарын одоо бүтээмжийг дээшлүүлэх ялангуяа бол мал аж ахуй, за тэгээд захин эдийн засаг, мөн түнчлэн аялал жуулчлалыг бас хөгжүүлж одоо түрүүн яригдсан одоо Монгол улсын эдийн засгийн бол одоо уул уурхаан салбараас хэд хамааралтай байдлыг бол арилгах тал дээр бол бас анхаарах зүйтэй юм аа гэж ярьж байгаа. За мөн түнчлэн бас нөгөө уул уурхаан салбарууд бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Уул уурхаан байгууллагууд бол маш хэмжээний бол байгаль орчныг бохирдуулдаг. Тийм учраас энэ байгаль орчныг ногоон уул уурхаан салбарын одоо компаниудыг ер нь доктортой болон ногоон байдлаар байгаль орчинд хоргоогоор бол бизнесээ явуулах талаар бас дэмжлэг үзүүлнэ гэсэн асуудлыг ярьж байгаа. За гурав дахь тулгуур баг нь бол мэдээж хүнд чиглэсэн бодлогод явна. Мэдээж Дэлхийн банкны зүгээс бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах талаар бол дэмжлэгээ бол үргэлжлүүлнэ. Тэгээ сая бол хэд удаа бол бас энэ ковид цар тахлын одоо хүндрэлийг давах болцоо олох үүднээс бол Дэлхийн банкнаас хэд удаагийн дэмжлэгийг бол үзүүлсэн байгаа. За цаашдаа ч гэсэн үзүүлэх болно. Мөн түнчлэн бол энэ боловсролын салбарт одоо гарсан үр дүнгээ бас улам гүнзгийрүүлэх, тэгээ үр дүн дээр тулгуурлан цаашдаа бас одоо нийт одоо хүүхдүүдийн боловсролыг бас дээшлүүлэх тал дээр бол анхаарна. За дараагийн гол асуудал бол нийгмийн халамжийн автгаарсан байдлыг бол бас яг бас өөрчлөх, улам боловсронгуй үр ашигтай болох тал дээр бол ерөнхийдөө хамтран ажиллая гэсэн иймэрхүү гурван гол баг нь бүхий энэ бодлогын баримтчийг бол сая баталсан байгаа. За тэгээд ерөнхийдөө бол энэ одоо чиглэлүүд нь бол энэ хүртээмжтэй өсөлт гэж яриад байгаа. Өнөөдрийн гол хилцүүлгийн гол сэдвүүд энэ хүртээмжтэй өсөлт хөгжилт бол энэ бодлого маань бол шууд бус хэлбэрээр бол эерэг нөлөө үзүүлэх юм аа гэсэн ийм бол чиг баримжаатай байгаа. Тэгээд цаг хэмнэх үүднээс нэлээд хурдан байдлаар та бүхэн танилцууллаа. Тэгээд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.